Улсын их хурлын ээлжид бус чуулганаар Монгол улсад цөмийн хаягдал булшлах асуудлыг хилцэхэр болсон. Тэгвэл энэ асуудлыг иргэний хөдөлгөөнүүд улс төржүүлж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан, жагсаж байсан иргэд төрийн ордны баруун хаалган дээр урааны шар нунтагтай төстэй зүйл асгасан юм а. Үүнээс олж төрийн ордны баруун талын замыг хааж онцгой байдлын газрынхан газар дээр нь шуурхай ажиллаж багжаар хэмжилт хийхэд урааны цацраг идэх бүхий бодис илрээгүй гэсэн ч хууль хяналтын байгууллагаас жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийн удирдлагуудыг баривчин саатуулж, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлөх орлого хийсэн, төрийн эрхийг хүчээр булаах, зандалчлах зүйл анги үүсгэх бүрэн боломжтой байсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдгдлээ. Тэгэхээр өчигдөр буюу 3 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр төрийн ордны баруун хаалган дээр Мөнх Баяр гэх хүн бол 18 хүний хамтаар бол хууль бусаар жагсаал цуглаан хийсэн. Тухайн хууль бусаар жагсаал цуглаан хийсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлцээс Мөнх Баяр гэдэг хүнд бол албан мэдээллийг өгсөн. Энэ хууль бус жагсаал цуглааныг болиулаа. Жагсаал цуглааны тухай журмын тухай хуулийг бол зөрчиж гинэ гэдэг энэ мэдээллийг өгсөн. 10 цаг 10 минутын үед бол тухайн жагсаал цуглаанд оролцсон иргэдээс бол шар нунтаг хэлбэрийн зүйлийг газар цацсан байгаа. Тухайн асуудал дээр нь цагдаагийн байгууллагаас ярилтаагаар бол хэргийн газрын үзлэг хийж хамгаалтыг авагдсан. Энэ дээр бол хууль заасан үндэслэлийн дагуу цагдаагийн байгууллага ажилласан. Жагсаал зохион байгуулж шар нутагтай төстэй бодис цацсан иргэд ямар зөвшөөрлгүй байсан учраас хөдөлгөөнүүдийн тэргүүн Мөнх Баярыг Баянзүрх Чингэлтэй Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль заасны дагуу 25,000 төгрөгөөр торгожээ. Одоо цөмийн хаягдал болно гэдэг дээр одоо энэ байгаа иргэдээс ярьж байгаа асуудал бол хамгийн том төгссөн асуудал нэр үүстэй. Цөмийн хаягдлыг Монгол болчихно гэдэг чинь энэ ч олонний үг ортой байдаг ч гэсэн айгүй айцтай байна. Бид нар ч сонгуулийн өмнө ингэж байгаа нэг болчих юм шигтэй сонгуулийн хардлагатай байна л да. Иргэний хөдөлгөөнүүд хууль журмын дагуу тэмцлээ хийдэг гэвэл өрөөсгөл ойлголт. Галц зэвсэг барай төрийн ордныхоо ойролцоо олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулчихад иргэний тэмцэл хийнэ гэдэг байж боломгүй зүйлээ. Энэ бол иргэний тэмцэл биш, иргэний дайны эхлэл гэдгийг хуулийн байгууллагын төлөөлөл хэллээ. Сэр улсад буун дуу олон жилийн турш зачнаж, хичнээн хүүхэд өргөдөж, орон гэргүй үлсгэлэнд нэрэгдэж байгааг бид дэлхийн халуун цэгүүдээс бэлтгэнэ харж байна. Иргэдийнх нь хэсэг бүлэг төлөөлөл галц зэвсгээр зэвсэглэн, бусдыгаа урайлан төрхөж, дарийн утаа манарган эн тэндгүй тэсрэх бөмбөг дэлгүүлсэн улс орнууд устдаг жамтай. Тиймээс иргэний хөдөлгөөнүүд нь ус төржгүй, иргэдэд чиглэсэн гэгээлэг мэдээллийг түгээдэг байгаасаа илээ.